Монгол түмний уламжлалт сар шинийн баяр алтан унжлагт хэмээх гал дахиад жилийн босгон дээр Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж улс орны хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулсан Баянгол дүүргийн 120 гаруй иргэнийг Монгол улсын төрийн дээд одон медалаар шагнаж урамшууллаа. Би Монгол ханы үйлдвэрт 45 жил ажилласан. Тэр ажилласан ажлын маань төр засгаас өндөр үнэлж Монгол улсын хөдөлгөөний авийн удаан тугийн одонгоор шагнаж байна. Энэ шагнажийн явдалтай их баяртай байна. Ингээд Монгол ханы үйлдвэрийн үеийн уран бүтээлчид, үеийн ажилчид хамт ажиллаж хамт олондоо баярлалаа. Та нарын одоо итгэл зүтгэлээр би ийм одон медалаар шагналаад юу гэж хэлье. Хоёрдугаарт өөрийнхөө гэр бүл, үр хүүхэд, ачаа нартай бас баярлалаа. Би аливаа ажилд хандахдаа ямар нэг юм чин сэтгэлээсээ ихийг хүсдэг. Тэгээд миний өнгөрсөн 20 жилийн ажил хийхдээ хүн ямар нэг юм чин сэтгэлээсээ хийж чадах юм бол эргээ заавал ачивэл нэрдгээ. Тэгээ үнэхээр тэнгэрт байдаг одон өнөөдөр ингэрт минь гэлцэж байна. Тэр итгэл минь өнөөдөр бас намайг ийм хүү төрийн дэд одон медаль шагнах бас гол шалтгаан байсан болоо гэж бодож байна. Түүнчлэн өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар хууль зүйн дотоод хэргийн сайд Бямбцогт салбарын хан нийт 22 албан хаагчдад төрийн одон медаль гардууллаа. Улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан 4 хүн алтан гадс одон, цэргийн гавьяаны улаан түгийн одон 2 хүн, хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одон 2 хүн, цэргийн гавьяаны одон 3 хүн, цэргийн хүндэт медаль 3 хүн, хөдөлмөрийн хүндэт медаль 7 хүн, санхүү банкны тэргүүний ажилтан 1 хүн тус төрийн дэд одон медалаар ингрэмласан юм а.